Сайн бацгаано сурагч охчуудаа. Та бүхэнтэй оюуны чадрын IQ төвөөс Содхон, Тодхон 2 мэдчилж байна. Өнөөдөр бид 3 дугаар ангийн оюуны хөгжил сурах бичгийн 52-оос 54 дугаар хуудсууд дахь дараалал болох сэдвт хичээлийг та нартай хамт судлах болно. Шинэ хичээлдээ анхаарал идэвхтэй оролцоорой хүүхдүүдээ. Энэ хичээл сурагчдын үйлдэлийн дэс дараах тогтоох. Дарааллын гишүүдийн хоорондох зүй тогтлыг олох. Өгөгдсөн заавар дарааллыг ойлгож гүйцэтгэх чадваруудыг хөгжүүлэх зорилготой. Хүүхдүүдээ тодорхойлох болон ижил ба ялгааг олох сэдвт өмнөх хичээлүүдийн дасгал даалгавруудаа гүйцэтгсэн үү? Хичээл даалгавраа цаг тухайд хийж хөвших нь амжилттай суралцахын нэг үндэс юм шүү. Одоо 52-оос 54 дугаар хуудсууд дахь зарим дасгалуудыг хамтдаа ажиллацгаая. 52 дугаар хуудас дасгал 1. Өгөгдсөн зааврын дагуу дүрсүүдийг тодруулан зураарай. Дүрсийн цаагуур орсон зураас харагдахгүй гэдгийг анхаараарай. 5 дугаар даалгавар гурвалжин дээр тэгш өнцөгт. Дасгалаа ажиллаж эхлэхийн өмнө заавар болон жишээ бодлогыг анхааралтай уншаарай. Энэ даалгаварт гурвалжин тэгш өнцөгт дүрсүүд өгөгдсөн бөгөөд бид гурвалжны дээр тэгш өнцөгт байрлаж байхаар тохируулан будах ёстой. Тэгш өнцөгт дүрс гурвалжны дээр наа талд байрлах учраас бүхэлдээ харагдана. Харин доор буюу цаана нь орсон гурвалжны хувьд тэгш өнцөгтөд халахлагдаагүй хэсгүүд нь харагдана. Одоо дараагийн дасгал руу шилжье. 53 дугаар хуудас дасгал 2-ийн Г даалгав. Өгөгдсөн үгсийг зөв дараалал үүсэж байхаар дугаарлаарай. Бидэнд үргэлжлэх, дуусах, эхлэх гэсэн 3 үйлэг өгөгдөжээ. Эдгээр үгсийг бид зөв дараалал үүсгэн дугаарлах ёстой. Энэхүү 3 үйл үгийг ямар нэгэн үйл явдал, жишээлбэл хичээлтэй холбон авч үзье. Бид багштайгаа мэдлэн хичээлээ эхлүүлж, хичээл өрнөх буюу үргэлжлэх хугацаанд дасгал даалгавруудтай ажиллан эцэст нь хичээлээ дуусгадаг. Тэгэхээр 1-дүгээрт эхлэх, 2-дугаарт үргэлжлэх, эцэст нь дуусгах гэсэн дараалалтай байдаг байх нэ. Хүүхдүүдээ эдгээр дасгалуудын бодолд тайлбараас лавлах зүйл байгаа бол бичлэгээ ухраан дахин үзэж гэр бүлийнхнээсээ тусламж хүсээрэй. 54 дугаар хуудас дасгал 4. Хачиртай талхыг ямар дарааллаар бэлдэх вэ? Зөв дараалалд оруулж дугаарлаарай. Энэ дасгалд жимсний чанамал төрхсөн талх бэлдэх 11 үйлдэлийг дэс дараалалд оруулалгүйгээр өгчээ. Бид эдгээр үйлдэлүүдийг зөв дараалалд оруулж дугаарлах ёстой. Хүүхдүүдээ өгүүлбэрүүдийг анхааралтай уншиж хамгийн ихэнд аль үйлдэлийг, дараа нь ямар үйлдэлүүдийг хийх вэ гэдгээ бодож дугаарлаарай. Хамгийн ихэнд аль үйлдэлийг хийх вэ? Зүйтэй. Эхлээд талхаа хөргөгчөөс гаргана шүү дээ. Дараа нь жимсний чангалаа мөн хөргөгчөөс гаргана. Энэ мэтээр үйлдэлүүдийг дугаарлавал хамгийн сүүлд халбаг хутгаа угааж шүүгэн тураах үйлдэлийг гүйцэтгэнэ. Сурагч багчуудаа 52-оос 54 дугаар хуудсууд дахь дараалал олох сэдвт хичээлийн
бусад дасгалуудыг бие гүйцэтгээрэй. Хүүхдүүдээ хөл хорионы энэ цаг үед хэрэглээгээ зохицуулж ус цахилгаанаа хэмнээрэй. Мөн усаа хаах. Цахилгаан хэрэгслүүдээ унтрааж байх нь болцсошгүй эрсдлээс сэргийлдэг юм шүү. Та бүхэнд амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.